одоо би 12-оос массажинд орох хэвээр. За яг тэр массаж маань үнэгүй бол биш. Канадад болохоор ингээд бүтэн цаг юм бай, хагас цаг юм бай, гэрээтэй ажиллажээд ихэнхдээ юм нөгөө нэг одоо ажилчны даатгал имплант байдаг. Тэрэн дотор нь болохоор янз бүрийн юмнууд багтцсан хөвчлэн одоо ингээд жилдээ нэг $500 массажинд орох ирэх. 2 жилдээ нэг удаа хараагаа шалгуулах байд юм уу? Жилдээ $1500-оор шүдэн имчилгүүлэх гэх мэтчлэн тийм одоо зүйлүүдийг ашиглах боломжтой тийм даатгалын плантай байдаг. Тэгээ тэр даатгал нь бас нөгөө нэг нөхөрт нь, эхнэрт нь, партнерт нь, хүүхдүүдэд нь ингээд ер нь олон хүний бас тэр даатгалыг давхар ашгуудыг ингээд ашиглаж болдог. Тэгээд байдаг л нэг даатгалын төлөвлөгөө нь нэг тийм гоё заяа. Хамгийн гол нь тэр нөгөө массажныхаа газар нь яг тийм бүртгэлтэй массажны тийм яг тийм сургуультанд сураад төгсөөд яатсан тийм массаж хийдэг хүн байх хэвээр. Тэгээд тиймэрхүү тэрийг болохоор registered massage therapist гэж нэрлэдэг. Тэгээд тийм газарт бол зөндөө байд. Тэгээд тийм газрууд болохоор юм даатгалын компаниудад ажиллаа сурчсан. Цагаа аваад тэнд очиод массажаа хийлгээл даатгалынхаа дугаарыг хэлчих гээл даатгалаасаа тэр мөнгөний аваад ингээл дэгдэг. Тэгэл цагийн массаж чинь $130-40 байна уу нэг тиймэрхүү. Тэгээ Канадад ажилд орох юм бол өөрийн хөвчлэн тийм даатгалын төлөвлөгөө өгдөг надад амар гой санагдсан. Монголд бас даатгалын тийм ажилчны даатгал гээд нэг юм хийлгэжсэн. Тэгээд тэрнийхээ дагуу бид нар бас эмчид үзүүлжсэн. Гэхдээ миний санахаар би бүр амар хөнгө төлөөд байсан. Тэгээд тийм ерөөд бол тиймэрхүү. Тэгээ манай хүн болохоор массажинд орохоо яваад өгсөн төрүүлээ. Тэгээд одоо би нэг 12-оос массаж цаг авцсан. Тэгээд тэрэндээ нэг цагийн массажинд орчоод дараа нь өдрийн хоол хальт нэг пицца идчихээ. Тэгээд дэлгүүр хэсэг төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд бид хоёр өглөө нь массажинд ороод өдөр нь дэлгүүр яваад жоох ядарсан байсан болохоор орж ирээ шууд унтцсан. Тэгээд унтчаад босч ирээд нэг жоох юм идчихэд одоо ингээд компьютер дээр сууж байгаа. Анзаарч байгаа бол би ингээд өмнөх бичлэгээ одоо ингээд эдитлээ засварлаад сууж байна. Тэгээд компьютер дээр жоохон сууцгааж байгаад бид хоёр дахиад унтаад өгсөн. Тэгээ одоо дахиад нөгөө 27 хоногт нэг удаа хүнсээ цуглуулдаг гэдгсэн чинь дараагийн 7 өдрийн бичлэг нь дахиад 27 хоногийн дараа ч гэдэг. Дахиад хүнсээ цуглуул. Өмнөх бичлэгэн дээр алдаад хэлсэн мэлээ. 1 минут нь биш, 1 цаг нь $4. Тэгээ бид 2 цаг хүнсээ цуглуулдаг гэж бодох юм бол автобусныхаа мөнгөөр л энэ машинад хүрээлчээ тэгээд хүнсээ цуглуулдаг гэсэн үг. Ичгүй юу гэдэг вэ? Тэгчихсэн. За тэгээ бид хоёр No Frills болон Costco гэдэг хоёр дэлгүүрээс хүнсээ цуглуулад явж гин. За бид хоёрын 27 хоногийн хүнсний төсөв бол $250 байдаг. Тэгээд энэ 7 хоногт
ондоо юм жоохон цогролж авсараад $330 хүнсээ цуглуулсан мөлий. Тэгээд яг юу хэд хэдийн төгрөг байна гэдгийг харахыг хүсэх юм бол бичлэгээ паузлж агаад нэг нэгээр нь хараарай. За тэгээд 100,000 төгрөгөөр Канадад юу авч болох вэ гэдгийг ингээ харуулъя. Ер нь бол нэг их юм бол авч чадахгүй мөлий. Нэг Канада доллар 2,500 төгрөг гэж бодох юм бол нэг 50 орчим доллар болж байгаа байхгүй юу. Тэгээд харж байгаачлан 2,5 кг мах, үхрийн мах ингээл болоо. Тэгээд нэг хоол хүнсний мавыг гэх юм бол нэг иймэрхүү юм аваал болох юм бэлээ. Нэг их угаасаа биш юм бэлээ. Монголд ч гэсэн 100,000 төгрөгөөр яг юу авч болох вэ гэд бодоод үзэх юм бол ус энэс амар бага юм авах юм шиг санагдсан. За хүнсээ далдичээд битээр нөгөө шоу нэвтрүүлгийг үзсэн байгаа. Тэнгис хэрэг дээр 24/7. Мока чи энэ бүхний эзэн штэ. Энэ бүхний зангилаа. Би бас маш урт захаа бичсэн. Тэгээд энэ захааг шинжлээд энэ нэвтрүүлгийн туршид маш олон дурсамж бүтээж өөрийнхөө талаар хэцүү сургасанд чамд маш их баярлалаа. Чангач уншиж чадахгүй шүү дээ. Анарт сонсогдуулахгүй. Тэгээд эхний өдөр миний нүдэнд ч ял шууд тассан. Тэгээд төвчлөлтэй байдал далайхын нэмсгэл чинь маш олон хэцүү үед намайг ер нь тайтгаруулсан. Тэгээд хайр дурлал хугацаа шаарддаг чанарын бит хоёрын хувьд ер нь адилхан юм байна. Тэгээд чамтай харилцаар нэвтрүүлэгт байгаа мартах үе ер нь маш олон байсан. Тэгээд өөрийнхөө байх туртай орчинд бүртүүлж өгдөгч чинь таалах чинь энэ бүхнийг асуултыг өдрөө би бас бүлээн зөвшөөрсөн. Тэгээд миний одоогийн мэдрэмж маш урт хугацаанд дотроо нүүн тэгж авсан. Энэ ачаа хэтэрхий хүн санагдсан. Хэвээ одоогийн мэдлэгтэйг нэвтрүүлгээ дахиад эхлүүлэх байсан бол бусад хүмүүсийг ондохгүйгээр тэр би болох юм шиг санагддаг. Тэгээд нэвтрүүлэг бол ялцчихгүй тасаа олох нэвтрүүлэг. Тэгээд бид бүгдээрээ нэг цэгээс зэрэг эхлээд би бинтгээ танилцаад дотносоод тэр үр дүнд нь сүүлийн одоо сонголтоо хийж байна. Тэгээд миний хувьд алдсан зүйл гэвэл бусдын сонголт болон намайг гэсэн тэр чин сэтгэлийг бодоод одоо ерөөхдөө бусдыг хүлээж тавьсан тэр явдлын би ганцаараа л юм мэдрэмжтэй явж байгаа юм болов уу гэсэн чинь тэр нөгөө хосболтог өдөр яг чиний нүднээс өмнөнийг харах шиг болсон. Oh my god. Бусдын ч гэсэн гайх чинь тий. Тийм учраас энэ удаа өөрийнхөө хүслийг би дагаад галт хэрэг хөдлөөс өмнө дугаад одоо энэ загсаж байна. Тойлоо хаашаа явах вэ? Oh my gosh. Зүрхээ даасан байх шүү. Ингээд 7 хоног болгон үздэг шоу маань өнгөрсөн 7 хоногт дууссан байгаа. Тэгээд маш шокинг те төгсгөлтэй байсан. За тэгээд битээр юмаа үзчихэд хоол унд хийж идэж мэдээ. Тэгээд дахиад би компьютер дээрээ суугаад энэ удаад болохоор би хоёр найзтайгаа нийлээд подкаст хийдэг. Die Panorama podcast гээд хэрвээ сонирхож байвал би доор линкийг тавья. Подкастын маань тухай гэвэл би Канадад манай нөгөө хоёр найз нэг нь Англид, нөгөөх нь Австралид ингээд сурж ажиллаж амьдардаг. Тэгээ бид гурав Англи, Австрали, Канадад ер нь амьдрах талаар ямар байгаа эсвэл 20 хэдэн настай хүмүүсийнхаа зүгээс амьдрал ямар байгаа талаар тийм илэн далангуй зүгээр подкаст хийдэг. Тэгээд тэрийг эдитлээд завсарлаад бас сууж гин.
Хэрвээ сонирхол та нар ороод үзээрэй. За тэгээд энэ бичлэг маань энд хүрээд дуусаж байна. Ирэх бичлэгээрээ дахин уулзлаа. Түр баяр таа.